За сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр маш сонирхолтой бичлэг хийж байгаа. За энэ нь таротын тухай. За Монгол ийм одоо маш сонирхолтой тарот гарсан байгаа. За энэ тарот маань Алтан үнний төлөв нэртэйгээр за YouTube-д бол танилцуулаагүй байгаа юм билээ. Тэгээд Facebook-ийн орчинд болон захимаар бол танилцуулсан. За та нар маань энэ содрыг мэдэх байх тий. За зарим мэдэхгүй байгаа хүмүүсээ бол за танилцуулж өгье. За энэ бол Номтын тэнгэрээс өртөөлөн гаргасан 33 баатрын содор байгаа. За баатар гэдэг нь одоо бид нэр маш энгийнээр бодож байгаа байх. Гэхдээ энэ бол маш өндөр дээд эрдэм мэдлэгийг өртөөлсөн юм ном содор байгаа. За тэгээд 33 баатар 3 багц одоо юм сургалтын хичээл болон задарч хөх төрмс төв дээр бол ордог. За эхний багц нь болохоор галын шид. За галын 11 ийм эрдэм ухааныг бол заардаг, шидийг заадаг. За удаах нь болохоор ухааны шид гэдэг. За ухааны шид дээр бас 11 ийм баатрын хичээлүүд бол байдаг. За сүүлийнх нь болохоор аршааны шид гэдэг. За аршаан дээр бас их сонирхолтой. Ер нь одоо 3 багц буюу 33 баатар маань маш сонирхолтой ийм хичээлүүд бол байдаг шүү. Яагаад тэгэхээр их тийм өргөн цар хүрээ, орчлон ертөнц, зогтур үе, тэнгэр, газар за тэгээд асар их мэдлэгийг бол өртөөлөн бол өгсөн байдаг. За эхний одоо баатараас харуулах юм бол галын эрдэмт баатар байгаа. За энэ дээр одоо ийм сүнслэг ертөнцийг сонирхдог хүмүүс бол уншиж үзвэл маш тохиромжтой. За заавал улаач бөө гэхгүйгээр одоо энэ хүү содрыг уншсанаар галын ялангуяа одоо энэ эхний бүлгийг уншсанаар та өөрийнхөө одоо гэр бүл за удам ухсаа өөрийнхөө галын эрчмийг маш сайн өрдөж өгнө. За тэгээд галын хамгаалттай болно. За гал гэдэг маань маш нандин оршихуй. За тэгээд галын тахилгын талаар, галын эрдмийн талаар бас асар их зүйлийг бол өгдөг юм содор бол байгаа. За тэгээд 33 баатар гэдэг бол асар их зүйл байдаг шүү. За тэгээд галын эрдэм дүүрээд ухаан руу орж ирэхээр маш гоё. Одоо үгийн эрдэмт баатраар эхэлдэг. Үгийн шид гэж юу юм. За тэгээд одоо хүүг аялахуу дуу авааны бас эзэн эрдэмт баатрын талаар бас үздэг. Одоо эрдэм шид үтсийг нь яаж авах юм. За тэгээд тооны баатар. За маш олон юмэд баатрууд бол байгаа. Бидний өнөө ойлгогдох хэлээр баатар гэж хэлэгдэт байгаа шүү. Цаад бүр язгуураасаа болвол энэ бол оршихуйн эзэд орчлонгийн одоо төлөвлөл болсон эзэд дүрээрээ ийм баатрын дүрээрээ бидэрт ойлгуулах гэж ингэж харагдаж байгаа гэсэн үг. За хамгийн сүүлийн бүлэг бол аршаан байдаг. За энд бол эмэгтэй хүмүүс бол их гоё. За энэ дээр цасны эрдэм, борооны эрдэм, бүжиглэх эрдэм, одоо бүжгийн эрдэм, салхины эрдэм, за хамгийн сүүл нь сарны эрдэм буюу одоо хайрын дэд оршихуй, хайрын эзэн сар юмаа гэд үлгэрийн одоо эрдэмт сарны үлгэрийн эрдэмт баатар гэд маш гоё юм содрол байдаг. За тэгээд одоо нэг сүнслэг ертөнц, сүнсглийн юм ертөнцид гацаад дараа нь одоо яах вэ? Юу хайж юг одоо ямар нэгэн зүйлийг хайдаг шүү дээ. Одоо гацалтанд орчоо. Тэгвэл энэ содрыг уншаад үзээрэй. Тэгээд бүлэг болгоны ихэнд эзэн болсон оршуудын тамга нь байж байдаг. Тамгаар нь та одоо идэвхжүүл өөрийнхөө тэр чадвар чадамжийг идэвхжүүлдэг. За тийм байгаа. За тэгээд шидийн хичээлүүд нь бол өөрсдөө маш сонирхолтой. Одоо гадны орнуудад маш олон тийм хичээлүүд ордог шүү дээ. Гэхдээ бас ийм өөр харын шид, цагааны шид. За тэгээд ялангуяа Монголд бол энэ бол хөх шид буюу хар цагаан аль хэлнийг нь бол заадаг. Харыг устгадаг одоо устгасан тэр орон зайг буцаагаад цагаан эрчмээр тэтгэж өгдөг. За тэгээд хар цагааныг тэнцвэрлэх юм хөх шид, хөх доомч гэдэг маш олон зүйлүүдийг бол заадаг болсон байгаа. Ер нь бол мэдээлэлтэй хүмүүс бол хамгийн ихэнд бас ултан хамгаалтай. За тэгээд гол юм маань энэхүү 33 баатрын содрын
таарот нь гарсан. За ер нь бол таарот нь гараад за бараг жил болцсон шүү. За тэгээд хүмүүс их мэдээлэлтэй байдаг хүмүүс бол хамгийн ихэнд бол авчихсан байгаа. За тэгээд алтан үнний төлөг 12 жилийн эздэр юм эздийн цаг хугацааны эздэр одоо амьлуулсан ийм хүзэр байгаа. Хүзрийг хэрэглэхдээ та бол өөрөө амьлуулж хэрэглэнэ. За энэ хүзэрт бол хүч бол байгаа. Өөрийнхөө холбоостой одоо хүзрийг холбосноор таны хувь заяаны мэдээллийг гаргаж өгдөг гэсэн үг. За тэгээд цаг хугацааны эзэд бол 12 жилийн эзэд байж идэг. За бид нар одоо хорвоо ертөнцийн хамгийн том хүч бол цаг хугацааг хинч дийлэхгүй. Тэгээд цагийн эзэд гэдэг бол маш том эзэд байдаг байх нэ. За тэгээд хүзрөөс сонирхуулах юм бол за ийм хувь заяаны эзэн гэсэн ийм сэтгэл нэртэй хүзэр байна. Маш сонирхолтой. За энэ 99 хүзрийн хамгийн сүүлийн одоо хүзэр. За энэ болохоор зэрэг төлөв нь юу вэ гэхээр хайрын хүч, гэр бүл, хань, эд баялаг, эрх мэдэл, зоос юм бүү, ол зомог, сүлтхэмэртэй гэсэн юм төлөв гарч ирсэн байна. За та өөрөө тааротоор асуулт асуугаад өөрийгөө төлөвлөж үзэх юм бол энэ бол маш сайхан хүзэр бол гарч ирсэн байна. За тэгээд төлөв нь бол юм маш одоо аз хэмэртэй сайхан амьдрна гэсэн биш үү те. Хайрын хүч, хайрын дээд, хань ижил гэдэг те. За тэгээ мөрлөх нь юу вэ гэсэн чинь альва сэтгэлийг угаас хандах, альва сэтгэлийн угаас хандах, чин сэтгэлээсээ өвшөөж сурах, хариу нэхэлгүй туслах, өрөвч ийм сэтгэлтэй яваарэ. Ингэж мөрлөх юм бол энэ төлгийн хариу маш сайхан ирнэ гэсэн үг. За тэгээ эрэхтэн бол юм өрц. За хүзрийн эзэнтэй одоо энэ бол хайрын дээд оршуу, хайрын эзэн хүзэр гарч ирж шүү дээ. Энэ хүзрийн эзэнтэй холбогддгийг гэвэл одоо хүзэр болгон эзэнтэй амьтай байгаа. Холбогддог гэвэл өрцөөрөө холбогдох нэ. Өрцөн дээр анхаарлаа хандуулж агаад хүзрийн эзэнтэй холбогдож төлгийнхөө хариуг хүчжүүлж авна. Сүрэг гарсан бол засаж авах нэ. За тэгээд эвгээл нь алтан гадсод. За тэгээ алтан гадсод бол амны од байдаг. Асрын хайрын нэрлийг үзүүлдэг. Тэгээд алтан гадсод таныг бол эвгээдэг. Энэ хүзрийг бас эвгээдэг гэсэн. Хүзрийн эзэн доошгүй учраас. За нэг юм маш сонирхолтой. За тэгээд бас сонирхуулъя тий. За энд ингээд хүзэр маань мөн чанарын тамга харагдаж байгаа. За энэ мөн чанарын тамга байна. Хүзрийн нэр нь байна, хүзрийн эзэн нь байна, төлөх нь одоо мөрлөх нь байна, төлөг нь байна, эрэхтэн нь байна. Тэгээд ямар эвгээлтэй байдаг вэ гэдгийг бол гаргаж ирж байгаа. За тэгээд хэрвээ энэ хүзэр таарсан бол игшгэлэн гэдэг нэртэй хүзэр. За хүзрийн эзэн нь болохоор тарваг юм байна. За тэгээд төлөв нь юу вэ гэсэн чинь та бол сансандаа хүрэн хүсэл бол биелнэ гэсэн байна. Тэг маш сайхан төлөв байна те. За яаж юуг мөрлөж явах юм бэ гэсэн чинь амьтдын амьдралыг хүндлэх, амьтдын ахуйг үл хөндөх, санаа сайн бол заяа сайн, сайн явах санааны гэсэн юм төлөв гарч ирсэн байна. За тэгээ эрэхтэн нь бол юм дууны хөвч. За тэгээ эвгээл нь амьтдын ертөнц ан амьтдыг хайрлаарэ гэсэн бэ шүү. За тэгээд хэрвээ одоо энэхүү алтан төлөг үнний энэ хүзрийг авахыг хүсвэл за 79,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Бас их цөөн тоогоор одоо худалдаанд гарч байгаа юм хүзэр. За тэгээд энэхүү хүзрийг тахилга гэртээ байдаг бол тахилгадаа тавьбал бас тухайн гал голомтыг бол одоо хамгаалдаг. За машиндаа бас тавьж болно. Өөртөө бас авч явж болно. За яагаад ингэж авч явбал зүгээр вэ гэвэл энэ бол хамгаалт болдог. За маш том хамгаалтыг одоо бид нар яаж хамгаалт хийх вэ тэргээл маш их асуудаг шүү дээ. Тэгэх юм бол та энэхүү хүзрөөр хамгаалтыг хийж болно гэсэн үг. Өргөө гэртээ бас хамгаалт толгой тавьбал бас таны өргөө гэрээг сайхан хамгаалах нэ. За тэгээд хэрвээ та хүзэр авч хэрвээ амжихгүй эсвэл бол
юу яаж болно? Захимаар бас тарот уншлагыг хийлгэж болно. За тарот уншлагыг доорх одоо description хэсэг дээр линк оруулсан байгаа. За линк дээр дарах юм бол за ийм сайт руу нэвтэрч орно. За энэхүү сайт дээр эхлээд та асуултаа бодно гэсэн үг. Ямар асуулт тухайн хүний одоо сонголч үү дээ. За асуултаа бодоод сайн төвлөрч байгаад энэ гурваас сонгоно гэсэн үг. За гал ухаан аршаан гэсэн энэ гурван сонголт гарч ирнэ. За хамгийн доод хэсэг дээр нь дараагийнх гээд сонголтоо хийгээд дараагийнхтэй дарнаа. За дараагийнхтэй дарангууд ийм линк гарч ирнэ. Дараагийн хэсгээ бөглөх гээд. За тэгээд гарч ирсэн хойно дахиад ийм гурван ширхэг тамга гарч ирнэ. Шин чанар, мөн чанар, амин чанар гэсэн. Бас төвлөрч байгаад өмнөх асуултаа бодож байгаад аль нь илүү таалагдчих тэрийгээ дарна. Ингээд дараагийнхтэр дарлаа. За ийм хэсэг гарч ирнэ. Тароатын сүүлийн сонголт хийхэд тулд сонголтоо хийгээрээгээд төлбөрийн хэсэг гарч ирж байгаа. За төлбөрийн хэсэг дээр дарангууд ийм мэдээлэл одоо сайт нэвтрэн. За энэгээр та төлбөрөө баталгаажуулснаар мэйлээр тань тароатын хариу очих байгаа. За тэгээд тароатын төлбөр бол 9900 төгрөг болоод хямдарчихсан. Тэгээд маш сонирхолтой бүрэн дүүрэнгийн мэдээллийг агуулсан ийм Монгол таротыг цахим хувилбараар та бүхэнд бол хүргэж байгаа. За тэгээд альва асуулт асуугаад одоо төлгөн жоохон сар байх юм бол тэр сарыг эерэг болгох хувь зайны эзэд болон 12 жилийн эцдэр одоо өмгөөлүүлж гэх юм уу хамгаалуулж төлхийг эерэгжүүлж болно. Засал хийлгэн гэсэн үг. Өөрөө тэрийг хийн гэсэн үг. За тэгээд маш сонирхолтой энэхүү алтан үнний төлөв таротыг авахыг хүсвэл доорх линкээр нэвтэрч ороорой. За тэгээд бичлэг үзсэнд баярлалаа.